За өглөөний мэнд. За өдрөөр хэрэгжүүлэх намын 9 сарын 20-ны өдрийн эсхийг та бүхэндээ уншиж өгье. За өнөөдрийн ишлэлдэр Ром намын 12 дугаар бүлгийн 16 дээр гардаг ухаан бодолтойч бүх хэрэг харин төлөв даруй байхаг эрхмэл гэсэн ишлэл гарсан байна. За хүний төрлөх зан чанар дэд зэндааны хүмүүсийн игнэнд орохыг хүсдэг. Нэр төртэй, сурвалжит язгууртай, хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй нийлэх шунаг хүсэл бүх хүний дотор байдаг. Тэгвэл Ром 12-ын 16 дээр хэлсэн Паулийн зөвлөгөөнгүй хогийн ургамлыг үнцээр нь тасалж байна. Тэрээр бүү ихрэх харин дорд хүмүүстэй нийлэхэд бэлэн бай гэж хэлж байна. Чуулганд зэрэг зэндаа гэж байдаггүй Христ итгэгчид ангийн ялгааг үл тоон амьдрах ёстой. Фредди Элиотын тухай нэгэн түүхүүнийг ойлгомжтой илэрхийлдэг. Нэг өглөө Элиот өглөөнөөд цайгаа уучгаад гэр бүлэрээ чимээгүй цагаа хийж суулаа. Гэтэл гадаа нь төчигнэх чимээ сонсогдов. Хог дүүдэг хүн ирсэн нь тэр ажээ. Чимээг сонссон Элиот Библийг ширээн дээр орхиод цонхоо нээж хог түүгчтэй баясгалантайгаар мэдчлээд буцаж ширээндээ суув. Чимээгүй цагаар үргэлжлүүлжээ. Түүний хувьд хог түүгчтэй мэдлэх нь Библи уншихын адил чухал хэрэг байжээ. Эзний өөр нэгэн зарц энэ түүхийг шууд утгаар нь хүлээн авч хэрэгжүүлсэн юм. Жак Ферцэн зам балхан Нью-Йоркийн Ширүүн нуурын дэргэд насан туршид зориулж Библийн кемп зохион байгуулдаг байлаа. Нэг удаагийн кемпэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцжээ. Угдчин амныхаа булчин удирдах чадахгүй учраас хоолоо залхих нь маш төвөгтэй. Ихэнх хоол намнаас нь унаж, ирүүн доороо тоссон сонин дээр хасгарна. Түүний идэж уух нь тийм ч сайхан харагдахгүй учраас энэ хүн бусдаас зайдуу ганцаараа сууж хооллоно. Жак Ферцэн ажлынхаа ачаалаас болоод хоолны өрөөнд хэвчлэн хосорч орж ирнэ. Түүнийг орж ирэх үед хүмүүс баяр хөөртэйгээр даллаж бидэнтэй суу гэж ширээндээ урьдаг байв. Гэвч Жак тэр хүмүүстэй ерөөсөө суухгүй, харин ганцаараа хоолдог өнөөх зочны дэрэгт суудаг байлаа. Тэрээр дорд хүмүүстэй нөхөрлөгч ажээ. Христ итгэгч генераластай ядуу эмэгтэйтэй ярилцаж байхад хүмүүс олж харав. Нөхтөн дөхөж ирээд та зэрэг зэндаага бодооч хэмээлээ. Генерал хариуд нь миний эзэн зэрэг зэндаага ботсон гэж үү гэсэн гэдэг. Роберт Бюрнс нэгэн шүлэгтэй хичнээн дорд байлаач хүн бүр үнцэнтэй. Эрүүл бодолтой хүн дэгжин гадаад үзмжээр хүнийг үнэлж цэгнэдэггүй гэж сануулсан. Бидний эзэн өөрийгөө дорд болгож бидний хэмжээнд очсныг бодвол бид ч гэсэн бусдад тийм хандах ёстой билээ. За өнөөдрийн жишээн дээр гарсан шиг өнөөдөр бас таны эргэн тойронд ийм бусдаас дорд ч юм уу ийм хүн бас таарах юм бол та бас өнөөдрийн гарсан хэсгээ санаад тэр хүмүүстэй ч гэсэн үндэтгэлтэй харилцаарай. За тэгээд өнөөдөрт нь амжилт хүсье, баярлалаа.